одоо жишээ нь арш гэдэг үг иришээ гэдэг самбар дүр тэ. Тэгэхэд Монгол хэлэнд мянган үед арш гэдэг орсон баг жишээ тэ. Сартвах гэдэг тэ бас юу өдөрдөгч гэсэн утгатай. Хэн багш маань 80 гэдэг дөрвөн янзаар нэрлэдэг. Цаана гэгэрдийг тэгж илэрхийлдэг гэсэн үг. Жишээ нь ялгуулсан гэдэг, ялгуусны шашин гэдэг. Иймэрхүү нөгөө шашингийн үед их өгөөсгөж монгол хэлний үг утгыг хүртэл пядлын үг хэлдэг гэдэг хэрэг. Гэхдээ монгол хүн цэцгээдэн бэлгтнүүд одоо шүд чиний эренчингой нөгөө ялгуулсан гэдэг үгийг дээгдэхээс хамгаалахын тулд ялгуулсан улаан ирэмгээд нийт бичсэн. Тэгсэн чинь нэг хүн утастаад чи яга пядлын үг хэрэглээд ингээд ялгуулсан гэдэг нь бүрэн ялсан гэсэн үг. Та улаан армийн ялалтанд итгэдэг нэрээ хэлэлээч гэсэн чинь айгаад уцаад байчихсан. Манай энэ төв номын санд хадгалж байгаа олон сайхан сургаал ном тэр дээдсийн авралаар өвлөгдөж энд сайхан хуралдсан байна. Дамжин сэрүүн багш маань хүртэл 100 бэлэг гэдэг 100 бэлэг гэдэг үг нь хүртэл гайхамшигтай байна. Тэнд цагаан ногоон дархийн тууж Үүндээ сая яриад байгаа дээдсийн бүх сургаал намын бас сомирлог багтсан. Тийм сайхан сомирлог. Одоо сомирлог гэдэг маань олон төр зүйлийн эмхтэл байгаа юм л да. Айнстайн гэгэм цуурлаг гэдэг бас сомирлог гэдэг үг. Тэр хэлж болох юм. Агнист гэдэг үгээ бас нэг санахад агнист гэдэг үг бас л мартагдсан байсан. Агниста гэж сайхан үг. Оройн дээд гэсэн үг. Тэгэхэд энэ маань цогтайжийн дуутны хаданд байж идэг үг те. Агнистийн агуйдах бурхан бодисдва хийгээд алтан дэлхийдэх бодис төтөн хоёрын ахуй газар ангид боловч асран нэг үүсгэн агаар нэгэн буй гэдэг. Эхэлдэг. Тэр чинь одоо хэдэн зуун жилийн тэр сайхан би манай энэ хөтөлбөрийг санаачилсан чулуун бүрэн хамт бид тэнд очиж үзсэн. Би очиж амжаагүй л явсан байгаа юм. Нууцлагдуу газар байна. Тэгэхэд үнэхээр гайхан биширсэн. Тэгээ явж байхад ингээд сан тэнгэрийн амьтад гарч ирээд байгаа юм та. Томоос томонгээ шонхор шүү. Тасч иж өгдөг яараа юу болохоор. Тэгээд чон хараагаал өнгөрөх жишээтэй. Энэ сүлд ингээ сайхан адуулчаад стол. Тэгээд яг тэр сарны гадар хууч юм шиг ерөөсөө байгалийн өвөрмөс тогтцоо. Үнэхээр гайхамшиг. Тэгээд түүнийг магадгүй буруус надаас хамгаалахын тулд тийм газруудыг ер нь нууцлаг байлгадаг л да. Асад өвдгийн ухаан. Тэгээд хонтайжийн үгэн дээр бас байгаа шүү дээ. Хүний одоо мөн чанараас ч л өөрөө бурхан болж болно нөгөө болно гэдэг. Хоёр дахь бадаг дээрээ болохоор хотыг иргэн итгэж чоно гэдэг. Гэхдээ тий одоо хол орой сулгаа хийн явагч хүн хотыг иргэн итгэж чон хоёрын илт бие дүрэн өөр боловч идэх
дэлхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн бой гэдэг. Одоо баахан бид хулгай ярьдаг болсон те. Тэтгэн их 80-ийн хулгай, ийм юмны хулгай гэж. Чихтэйхийг хулгайнууд дүүсний хулгай гэж. Нэг баг уул алга болчихсон. Тэгэхээс тэгэхэд тэр чинь нэг ханч саддаггүй. Тэгэл хол оройс хулгай хийн явдаг. Их хулгай ихгээл төрд шурглаад идэх. Тэр айхтар юу гэхдээ эн чинь эргээд нөгөө оюун утгт маань идэх чинь там гэвч там хаанаас байх вэ? Тамдаггүй явд бол там чинь тэр болно шүү гэдэг. Там хин нэгэн зохиолчсон юм шиг нэг газраар төсөөлөд сэтгэлд чинь ихлээд байдаг шүү гэдгийг сануулж байгаа юм л да. Наад тэгээд үүлийн үр төлөөс гээл гүн гүнзгий өвнөдөлтэй заавал эргээ төлдөг. Төлөөс нь тэгээд там бирдийн орноор төрсөлдөг. Бирд болоод өргөж шít. Өвд маань тэгээд ярьдаг те. Уулын чинээ хэдстэй, утсан чинээ хоолойтой. Тэрийн хулгай гэдэг хүмүүс бирд гээл бас монгол хэлэнд эзэнэ орчихсон. Крета гэсэн самгардаг. Сэтгэн цаддаг нэг том тийм том гэдэгтэй болохоор тэгээ хараа орж өгөхгүй маш тарчлаатай амьд нар төрсөж байгаа. Гэтэ нарийн анзаарах юм бол энэ шунал энэ бидний сэтгэл байгаа юм л да. Одоо нэг төрлийн сэтгцийн өвчин түүнийг нисванс гэж хэлдэг. Харахад мөнгөлөг харагдаж болно. Баян дараа гадна давхар хаусанд амьдэрч болно. Шүн нойронч хүрэхгүй, юунд ч ханд садахгүй байх гэдэг чинь маш их загвартай тийм учраас сэтгэлийн амгалан хамгийн тэгээ Монгол үрд маань уул нь бол нүдчин удам гэдэг чинь бид хөвгчдөө санахад дөрвөн хантай гэртэл ад жаргалтай тэндээ олон хүүхдээ божигнуулаад тэгээд бүгд өсөөд насны эцэст ч гэсэн тэгээ сайхан орой нөгөө нацагд орж багшийн хэлдэг шиг нөгөө өвлийг дүрссэн байдаг те 6 мөчөд оройд зулын гэрэл хажууд хөгшөд өвгөд галыг бадраан хууч өсөй хэлэлцэн гэдэг. Одоо тэгэхэд нэг олон өрөөндөө нэгээр ч юм уу нэг тийм хүүтэн харьцаатай болох жишээ те. Тэгэхээр сэтгэлийн амгалан гэж тийм эсэ. Түүнээс хад нөгөө шунал ахта яаж нөгөө нүүж явахын цомхон амьдрал. Тэгэхээр одоогийн минималист гэдэг жинхэнэ нүүдчний амьдрал юм л да. Нөгөө хамгийн юм энгийн тэгээд үрдийнхөө ч юм уу бид багынхаа тэр амьдарч ирсэн гэр маш гоё. Гэхдээ би нэг завханд нэг сайхан уулын цуснд гом бахынд орж байсан нэг сайхан хөгшөө гүн гоё харагддаг юм байлээ. Би нэг Багдааныг анзаардаг байсан. Нөгөө илүү дутуугүй тэгээ дандаа нэг мөл зүгээр сайхан Монгол дөрвөн хантай гэрш тэгэл ерөөсө ширмэж ширдэхтэй тэгэл яг нэг өөр нэг мөлийг ч гэсэн ширээ байдаг да нэг хуучны тийм хоёр хосаавдар орон хөрөл юу те ийм намхан эрдэг. Ана божаа гэдэг үүдтэйс манаас анх энэ ирээгийн бэлхийдийг
одын даруйд сэргээж байсан анхны хамт нь болж тэгсэн мөрсөө тий шал үгүй тийм зүгээр биржинт дэвссэн байдаг гэсэн. Тэгэл суусан газар нэг азсахтай. Тэгэл яг тийм нэг өөр илүүдтэй юм гоо нэг. Тэндээ тэгээ жаргалтай балайж. Тэгсэн мөртлөө энд чинь бидэнтэй нийлээд 10-20 хүүхэд бужигнаад нөгөө ном заалаад бужаамаа нөгөө чихэр явах хүнд чихэр өгдөө нөгөө дэрвийн цэцэрлэгийн багш шиг болохоор тэрэнд нь болоод ч юм уу өсөл угаасаа цаг нь болоод ч юм уу тэгээд их олон хүүхэд бужаад тэгээд хэд сэргэж байсан. Тэгээд нэгэн гайхамшигтай нь би нөгөө 97 онд сургууль төгсөөд шашны дээд сургууль төгссөн юм л да. Ороод 96 онд 10 жилээ төгсчихгээд тэгэхэд бужаа маань өнгөрөөд тэгээд би нэг нутагтаа очиод манайд маш олон тийм сайхан өвгөд байсан юм. Тэгэхээр дийлэн тэгээд өнгөрсөн жанчилсан байсан. Гэхдээ цагаан морин жилгээл бас бэлгшээдэг. Хүлээж байгаа тэр сүм хийдээ сэрхийг харчаад залгуулчаад өнгөрсөн гэхээр өвгдийн ерөөл буюу бишрэмээр л дээ. Бужаагийн манай одоо өвөөгийн ахалтай өвөөгийн маань дүү хоёр нэг ахаа буудуулаад гавж хүн байсан. Нэг нь тэртээ дөрөв баригдахаа мэдээд найр хийгээд хашаа ч юм алга болсон гэдэг дахиж ирээгүй. Тэгэхэд манай хийдээс ихэд 101 хүн тэгж лам хэлвэгдсэн байдаг. Тэгэхээр их зүйл фокус чиг болчихлоо. Ингэж хатуу жоохон суул тэгээд энэ талаас авьяас сэргээд идэх шиг. Манай энэ хөрөл зооч чинь манай тэр удмын үеэл дүүлтэй дандаа сайхан лам номч мэрэгдийн удам. Одоо төв номын сандаа ажиллаад энэ Монголын бүх сайхан адист сая би сонсоод үнэхээр биширч байна. Та бүхэн энэ үлзийд өдрөө тэр сайхан дээдсийн судар намаас адис авах ерөөл буян тохиолсон гэхээр энэ жилийн засал ирэх хойд энэ засал болж байгаа мэт санагдтаа. Энд чинь алтан ганжуур гэл их гайхамшигтай да. Монголчууд ч тэгж судар номыг тэг олон янзаар бүтээж дээдэлдэг арт түмэнд итгэж ховролтой. Адис гэдэг үг адислах. Адис та гэж бас санскрит үг монгол хэлэнд адис болж өрсөн байна. Олон нууны нэртэй. Тэр нь яг үгчлэл хувиргах сүр жахсан гар хувиргах гэсэн утга гардаг. Тэр нь бурхад багш бурхад юм аа. Одоо ерөөл буйнаа бидний сэтгэл хувирч тэгээд дотоод хувирал маань гадаад хувирал болж завья буян маань тэгширч дэлгэрхийн утга байгаа учраас тийм гүн утгатай үг. Тэгээд адис хүртэх, адислах гэж. Адистан соёр хоор гэдэг тийм. Шондоо цогцол гэдэг ном жишээ нь цагийг технологи залбирал. Гэхдээ нөгөө шондоо цогцол зорчил ламаад ингээд. Тэгэхэд адистын дэдийг хайрлагч гэсэн үг хэрэгэлдэг учраас шондоо цогцол гэдэг. Тэгэхээр цогцол гэдэг үг тийм сайхан үг. Монгол хэлэндээ ч цог жаргал цол буюу ихтэй төрсөн ч цолбоо гэж нэрлэгээд цолын нэг хөрөлбөр тэ. Тэгэхээр өө нэг утгаар номын үг байгаа юм л да. Чандуу цогцол гэдгийн цогцол.
дээдийг хайрлах гэсэн утгатай үг сойрхох. Тэр мэдчлэн манай бид хүүхдтэй ч гэсэн номын утга агсыг түгээж явсан байна. Тэгтээ заримдаа нөгөө нэг муу юмнаас хамгаалахын тулд нөгөө жоохон хүүхд эндэж бариад байдаг юм ороогоод байдаг. Өөр үнээр бас яадаг. Тэр бас Монгол домын агуу их ухаан л да. Нөгөө үр хангад юу л өгнө баахан ухна гэдэг нэрт. Манай ингээд шаавч ухтаа гэдэг тийм ухна гэсэн үг л дээ. Хүүхдээ ухнаар нэрлэж баас тэгээд гिचдэг их олон тийм. Нэг хийх зүгээр нэг баас тухай дурсамж байдаг. Нэрээс солиор солигээд бодоод явж исэн чинь эренчимга та таарад чи юу би одоо зохиолчлоо гоё нэртэй болов ямар баясгалан болдог гэсэн чинь битгий балаарч ихэд энэ сайхан Монгол ухааныг ч өвлүүлэх ёстой хүн байж ийм өвдийн ухаан тийм өвдөө усныг хамгаалах. Тэгэхээр бид түрүүн яриад байгаа Бурхан дандаа амирлангуй догшин гэдэг хоёр дүртэй байдаг нь бид нөгөө хар цагаан хил ам гэдэг өстой нөгөө маш юу гэдэг шүү дээ. Хорвоогийн хамаг явдлыг хоёрхан чавцаар ярьдаг хосгийн нэгэн овог Азийн цээжин нутагтай гэдэг шин зэтэнд орж байгаа. Гайхамшигтай мөрөөдөг. Тэгээ хорвоо гэдэг үргэн хотл гэдэг үнэр холбож яаж дуулахаараа хоёрхан чавцанд багтаана вэ гэдэг. Тэгээд тайлан гэж дуусдаг. Хорвоо гэдэг өргөн хотл гэдэг үнэрч өргөн хорвоод хоёрхан чавтас бий, өдөр гэж бий, шөнө гэж бий, үнэр олонд хоёрхан тохиол бий, учрал гэж бий, хагцад гэж бий гэдэг. Тэр мэтчлэн манай дээдс одоо тэр шашиныг шүүмжилдэг үед ч зөвхөн энгийн үгсээр тэр Бурхан номоо бүлүүлээд байсан гэсэн үг. Тийм болохоор тэр нийгэм журмын үеийн шүлэг дуулалт тэр чигтэл Бурхан сургаад байдаг. Ном сургаал агуулгатай л биш үү дээ. Нөгөө нэг сайхан хүүхдэд өгтнэс гэхэд би бүр гайхаж байсан. Бишгтэй нэг Бурхан номыг номлоод юу лээ ухаарч амьдрах хорвоо гэдэг нэг ахтуулаад идэг гэсэн тий дээр үед нэг гитарын дээр зүгээр ганцхан гитараар үр чандаа хилээд л байгаа юм шүү дээ гэл. Тэнд чинь тэгэл Монгол ухааны цаана Бурхан номын утга гэсэн дөө үлдээ. Чандман эрдэнэ гэдэг дуу чинь маш айдастай дуу гэдэг л дээ. Тэр бол манай нэг төрлийн үлэмжийн чанар дуу. Бадраагаан дуулаа бид одоо манай нэг альбом бус төрийн дуулал мэт байсан гэдэг тийм халуун гэдэг нутаг маань. Тэгэхэд тэр зөвхөн тэр илгэн гэдэг үгээс бид их хэмээг ойлгоно л доо. Монгол хүн илгээрээ мэдэрдэг. Бидний зүрхэн гүрд маань энэ цаад язоор нь одоо гол судын үндэс маань энэ хүйсэн үрдэнд байдаг. Одоо илгэний илэг маань тэр бүсийг илэрхийлдэг учраас хайрыг зүрхээс улам гүнзгийхээр тэр язгуураас нь мэдэрнэ гэсэн үг. Тэгэхээр илгээрээ мэдэрдэг ард түмэн дэлхийд ховор бүгд зүрхэл яриад байдаг. Наад цаад уг үндэсээ гэсэндээ маш гүн мэдрэх эсрэх вэ гэсэн. Тийм атал Монгол хүмүүс бүх
хайр эрхэм юм илгэн садан илгэмсэх сэтгэл. Тэгэхэд тэр илэг зүрхнээс уяатай инкри Монгол нутаг минь гээд Бадраагаа тийм энгийн үгээр илэрхийлсэн баг жишээтэй. Бадраагаан хөө Бадрууган гэх дэлхий ээж таньдаа би тайртай гэдэг. Одоо бүр дэлхийгээ устгах шахаад галзуураад байна тий. Хамгийн соёлт гэдэг байсан Европын зүрхэнд одоо аимшигт дайн болж байгаа жишээтэй. Тэгэхээр тэр үед урайлж дуудаж байсан. Дэлхий ээж та мөнх настай гэдэг ерөөж энийг л одоо бурхан ном юм шүү дээ. Бид сан тавих гэдэг шиг. Гэтэ эдгээр ч өөр номч одоо манай жалхан утагт гэлээд гэсэн. Тэр хүний хойчс гэж ярьдаг. Бадраа гээл хүн Бадрууган гээл ингээд залгах. Бадруугангаа болно бүр бүгднэрийн тулсан үед чинь одоо юу лээ? Орлогч сайд байсан байхгүй. Тэгээ тэр үед гарандаа өвдөстэй гэдэг байсан. Тэгээ нэг цонхоор хавьч нууцаар хүн байж чадвар. Социалист Монголын орлогч сайд тэгээ явж байгаа тэгэхээр нийтэд манай нэг шашны дээд зургууд өөр 70 хэд онд байгуулагдчихсэн. Тэр үед чинь тэгэхээр социалист Монголд чинь 5 дээд зургууд байсан. Мөс ангаахын дээд, хөдөө аж ахуйн дээд, багшийн дээд гихчлэн. Тэгэхэд шашны дээд зургуулаа ямар тансахаар бүтээсэн мэд манай гандан нэг 2 давхар шал жанрасгийн сүмийн хажууд байдагтэй. Тэр урдлын танхим тэр өөр нэг сэтгэл гаргаж чулуун шалтаа тэр сэлбэр их танхим гэхэд энэ бас харшил хөдөлчихэд энийг хаяа захим гэдэг тэгээд заавал нэг барцад ороод тэгээд сайн юу лээ? Борооны өмнө шороо гэх. Шороо хийсдэг нэрээ тий. Тэр чинь заавал нэг барцад орох бол тэгээд тэр дараа шороо юу бороо цэцгийн хур будраад амьдрал харин тийм сонин хосолмол байдаа гэсэн. Дандаа жаргаад байх юм бол жаргалынхаа амтыг ч мэдэхгүй болчихно тий. Заавал ингэж харьцуулж мэдчихэж харанхуй шин энэ дээрээ тэгээд хөөд үрийн туяаг игээд ихээр жишээтэй бурхан багшийг цадиг түүх тэр түүхийг бэлэгддэг л дээ. Цэцгийн юу одоо тэр түнэр шин бодмодны доргийг ирсэн гэдэг. Тэр үед бүх ертөнцийн шулмууд давталдаг. Тэгэхээр нөгөө өстой сайн сайхан юм бодны юм заавал тийм муу яна энэ хүнд гэгэрх гэдэг нөгөө сэтгэлөө чинь хорлоход өөрхөдөө төрчихсэн юм. Бид билүүчээ хий бод. Тэгээ бүх ертөнцийн шулмууд давтлоод янз янзаар үздэг тий. Бас л хоёр шунал төслөөр татах гэж нэг урууддаг гэж үзээд босгүй болохоор айдас хүний дотор бүх энэ нисванас гэдэг юмс хоёр зүйл тураагдчих байгаа юм шүү дээ. Шунал айдас хоёр. Айдас буюу одоо уур хилнэд ч юм л да. Тэгээд тэрний бүр үндэс нь мунхлал гэж. Тэгээд тэр шулам сэтгэрүүд бүгд хорт сумаа харвахад бурхан багшийн дээрээс цэцгийн хур болж ороод ирсэн. Яг л бурхан маш тэр үед бод сэтгэлийн бэлтгэлд ууссан байсан. Тэгэхээр бидний дотоод сэтгэл ингээд тэгээд сайныг юу сарыг сайн сайхан дургуулж хувиргадаг гэсэн үг. Тэгээд өөр гэгэрх үед шулам сэтгэрүүд яаж чадахгүйгээ мэдээ. Тэгээд шулмын дарсан гэдэг зохионгүй 12 зохионгүй гэдэг.
Тэгээд дараа нь бод утгийг олсон үрийн гэгээгээр билэгддэг. Бурхан машин тэр өөх түүхийг ингээд харахаар манай Монгол ухаан бас яг л давхцаад байдаг. Бас цаг гэдэг чинь одоо өөр сайхыг хэлээд байгаа шүү дээ. Маш их бэлгшээдэг тэр цагийг зүүдээ манахад хүртэл бас цагийн зүүд амар дохио савн илэрхүү гихчлэн үр хөвгдөө ч гэсэн бас цагт босхгүй бол өдрийн ажлаад багадаа хэдэн сурахгүй бол насны ажлаад гэж сургадаг тийм. Бар цагаас өдрийг эхэлж байгаа. Тэр шиг бар сарыг одоо бидний цагаан сар гэдэг тийм. Дандаа бар сараар эхэлдэг. Тэгэхэд одоо сударт ч гэсэн энийг дандаа хор даа гэдэг юм Монголын сар гэж хэлдэг. Ягаад гэвэл монголчууд энэ бар сарыг жилийн эхэн болгож ёсыг тогтоосон. Бэлгийн тооллороо монгол хүмүүс тэмдэглэдэг тийм. Одоо тэгээд өнөөдрийг ч гэсэн бэлгийн тооллороо зуны тэргүүн сар гэдэг ихэнх сарын шинийн 15 тэргэл улаан өдөр гэдэг. Тэгэхээр энэ ч гэсэн Монгол ухаан л байна. Сарны одоо сараа араал тий шинийн 8 яг тэн тал нь шинийн 15 гэхээр одоо тэргэл дугуй болоод Бурхан машин шинийн 8-нд болохоор гэрээс гарсан дүүчин өдөр гэдэг нэгэсэндээ номын үнний ирэлдээ гараад явсан. Тэгэхээр тэр тал дугуй 15-даа бүтэн болж тийм гүн утга билээ. Тэгэхэд Монгол хүмүүс сараа хараад өнөөдөр шинийн 15 хүн гिचтэн гээд мэдээд 29 тэр бүхнээ бэлгшээж ийм өдөр нь ингэх ёстой, тэр өдөр нь тэгэх ёстой гэчлээ. Бэлэг гээд бэлгийн утгаар яриад байгаа арга бэлэг гээд бас бидний түрүү наран сарын эрчмийг арга бэлэг, аргын судал, бэлгийн судал гэж бас хэлдэг. Тэгэхээр арга бэлэг гэдэг үг монгол хэлний бүр хоногшгой байтугай угаасаа төрмөл үг л дээ. Ягаад гэвэл тэгээд энэ маань бидний сэтгэлийн бэлэг ухаан гэдэг, зүм бэлэг гэдэг үг те. 10 тарих гэ одоо яриад байгаа тийм. Арга тал нь гэхээр аргын сэтгхүй гэхээр энэ одоо бидний логик тал ч юм уу те. Одоо нөгөө нэг сэтгхийн хоёр юм өөр туйл байдаг гэсэн үг. Тэгэд Монгол хэл аль алийг нь ашиглах тэр утгыг агуулж байгаа юм л да. Аргалдах үедээ арга гэсэн. Гэтэ нэг залдаад гэсэн үг шүү дээ. Нэг аргын ухаанаар хийчих зүйлийг тийм учраас арга ухаан гэдэг үг байна те. Тэгэхэд бэлэг ухаан, бэлгүүн ухаан гэдэг. Аль аль нь ухаан. Энэ мэтчлэн гүн утгатай юм үү? За одоо асуулт хариултаа хийгээд асуултанд хариул яа гэдэг дөрвөн бэрх нэвтрүүлэг гардаг гэсэн тийм. Шагаа яа. Дөрвөн бэрх гэдэг бас гайхалтай монгол ухаан шүү. Утгын дөрвөн үнэн гээл энэ бүхэнтэй уялдаатай болсон. Учраас эрхийг сурахаар эрхийг сурах гэхчлэн тийм. Эрх эргүүлэх гэдэг маань номын хүрд эргүүлэх гэсэн үг. Тэгэхээр одоо бурхан машин номын хүрд эргүүлсэн дүүчин бас
одоо давхцаж байгаа юм. Тэгэхээр эрх хэрэгүүлэхийн гүн билэгдэлт тийм ам буйнаал хураана гэсэн үг. Тэгээд энэ чинь таны саяын тарины зүрхэнд миний гинэ одоо хэцүү хитэл багш бурхныхаа нэг зовлон гэмээр цорчоож ирэхийн цагт бурхныг сая сандаг. Жаргал гэмээр цогтоож ирэхийн цагт бурхныг бид мартдаг гэдэг. Тэгээд тэр чинь умаахан базар өрөө бадмаас тэгээд умаахан давраг. Тэгээд сая амьсгал та. Умааны байтны хумаач. Ундари дөдөри дөрөөс хойш одоо ариавалын бүсгүйд дөрөн шүү дээ. Дарих хөршөө л. Эсвэл ариавалаа гэж монгол хүмүүст базар байна минь гээл базар байны хүн очирваны маань тарин те ихэн хайрхнаа бидэнда очирванаар одоо бурхан будаа гэж бурхан будаа жишээтэй богд гэдэг үг чинь одоо бас л бурханы Будда гэдэг үгийн маань нэг хувилбар нь юм л да. Баруун зүгээс Будда гэж дуудагдж байгаад богд болж юм. Тэгэхэд бүх эрхэмдэд уулсаа бид хайрхнаа богд, цаст богд, фиксран богд гэдэг тийм. Тэгсэн чинь тэр арайд энд нэ тэр сайхан шүтэн фиксран богд гэдэг нэг. Хамаагүй юмар оролдож болохгүй шүү гэдэг. Тийм учраас эрхийг та сэтгэл зүг бод ер нь дандаа хүзэндээ зүгээд өөдөд. Ийм жижиг уут хийгээл явчихна. 21 югаар эргүүлэхэд ч болно шүү дээ. Бурхан 3 тонн дуртай. Тэгэхээр нөгөө тарныг 3 уншихад тэгээд 3 эрднийг тэгэл 7 унших, 21 унших, 3 7 21 болохоор тэрийг бид итгэж жишээтэй. Тэгээд цаашаа задрахаараа 108 болоод 108 махбод тэгэл одоо тэр чин тэгээд цаашаага 84 мянга сая яриад байгаа. Тэрийг бид итгэж байгаа. Цагдшгүй утгыг илэрхийлж байгаа. Тэгэхээр бүгд бэлэгдэлтэй. Тэгэл та боломжоор л уншиж залбираад бид сайн анзаарсан бол дээр үеийн зүгээр ингээд дотроо нэгсэнд умаахан руугаа шилжээд ирдэг гэсэн үг. Тэгээд тарина уншиж байгаа. Тэгээд та аажиндаа энэ өөрийнхөө дотоод айзам руугаа ороод ирэх гэсэн үг. Тэр үед чанга уншихаалгүй. Шишний нэг ямар монгол хүүгээд анхны уран сайхныг наас нэг лава хүн айлах гээд хуурч мэрлэхэд барихыг өстэй айлж тохируулчихдаг. Базар сад нэг таар базар сад самая анаа гэсэн. Бараг хүн хараагаад байгаа мэт нөгөөд. Чамд жил их багцад байна даа хөөстэй. Ингэж нөгөөд дайгаад яваад гэсэн. Тэр шиг тарин уншиж болохгүй л дээ. Базар сад баа олон базар сад 100 үсэг тарин. Тэгээд энэ тариныг унших нөгөө дэлгэв маш гүн утгатай эзэст. Нүгэл хилэнсийг арсад цаадыг хариуцах. Тэгээд тийм хүчтэй гүрэн засал учраас 100 үсэг тарин гэдэг. Базар сад энэ дэлмийн ашиглаа нэг дуудуулаа гэдэг шиг. Энд дамжуулаа гэдэг шиг 100 үсэг таринаа бид уншчихъя. Базар сад самая манавалая базар сад те наватиста тетоё мевава судоё мевава собоё мевава аноракто мевава сарва демара сарва армасуцкама тетим шриям гурубун хав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 lav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 
бат